Зөвхөн нэг шөнийн дотор 54 хүн. Нам Саванг. Би энэ хүнтэй уулзгаас зайлсхийсэн дээр бололтой. Тэр бүхэл шөнийн дотор тал энэ газар устгаж гисэн. Үлээ түр байжаар. Энэ хурцтай яваад байвал топорт орох нь бүр боломж юм биш үү? Өмнө зарласан топор шагнал юу байсан бэлээ? Бид угна кланараа дэмжихтэй шал утгагүй. Мөнгө эсвэл эд зүйлүүд үлээ. Эндээс авсан чадвар эсвэл эд зүйлүүд бодит ертөнцид үнэхээр ашиглагдаж болдог байж таарах уу? Гадаа халуурч нэг нэгээрээ явж байхад би хараа өөрөө л ууртчилж бодоод эхэлж гэлээ. Бүргнээс газ засвараа дуусгаад дараа нь шурхаа төлцгөө. Би биеэсээ хачин хүч хөөрөн гарч байгааг яахаарахгүй мэдэрч байна. Энд ихээр мана гэдэг нь тийм шүү. Өчигдөр эд зүйл түүж явахдаа хар маягийн ном шиг юм харсан санагдаж байна. Салхин бөмбөгийн ичээд энэ салхи ашиглан бөмбөрцүүд үүсгэн. Цифрүүдэд тоон хэрэглэгчийн чадвараас хамааран нэмэгдэнэ. Үүнийг ашиглах уу? Ичээд толгой затар нь бүрэлдэж байна. Салхин бөмбөг гэмээ хэлэхэд нь хурууны өндгөнд нь дөрвөн ширхэг салхин цагаар гарч ирэх нь тэр. Дайралт хийж үцтэл давгүй хүчтэй шүү. Энэ нэлээ хэрэг болно. Гэхдээ яагаад би юм их ядарч байна? Цаг өнгөрөх тусам газрын зураг дээр хязгаарлалтай бүсүүд гарч хөдөлж болох хүрээ аажмаар багассан. Би хязгаарлалтай бүсийг захын таган тойрч жааж ахуйгаар фарм өргөжлүүлэхээр шийдсэн. Толоос их устгах учраас толгойлогчдод таарах магадл мэдгэдгүүц буурсан биз. Хязгаарлалтай бүс улам жижигсээр өмнөгөөс фармдах хэрэгтэй. Сонирхолтой. Багас өдрийн дараа газрын зураг бол энэ хавьд байшингууд байсан. Гэхдээ энд баахан л устгагдсан болмоор байна. Салхин бөмбөг. Юу нөхөр нэгэ оршихуй мэдэрсэн дээ. Ихтэй байхгүй. Зөвхөн цусны толбол байна. Гимцэх хүн байх шиг байна. Хэрвээ тэд ийм удаан амьд гарсан бол чадвартай байх магадлал өндөр. Ихтэй л тэд шаргацсан байна. Тэгэхээр би оролдож үтсэн дээр. Тэд сайн зүйлстэй л байх ёстой. Окей, амьд гарах нь энэ тэргүүний зорилт. Зүгээр л явъя. Тэр явчихсан уу? Аз олж би нухацсан маань амин дарлаа. Би гимтэйг байсан бол нэг цохилтоор устгах байсан юм. Авхаа аваад явъя да. Гих хойгоор дуганд нь сум зоогдхон тэр. Ийм хорд ирсэнд баярлалаа. Түрхэн тонол хийгээд хориотой бүсээ зах руугаа явцгаая. Чи энэ талаар нэлээд мэддэг юм шиг байна хүү. Энэ боломжгүйтэй. Ойгоо тэрэггүй. Чамаас хэдэн зүйл асуух гэсэн болохоор л ирсэн юм. Чи хэн бэ? Би хэн бэ гэдгийг хэлбэлж ойлгох уу? Эцэст нь бид өөр ертөнцид амьдэрсэн хүмүүс шүү дээ. Түүний авраа өмнө нүцэх хинахаас ч огт өөр байна. Ямар ч тааж тоглоомын туршлагатай юу? Юу гэж байна? Тоглоом. Би чамайг ажиглаад байсан. Чи нэлээд хурдан тасаж байна. Энэ бодит байдал биш гэж аль хэдийн мэдэж байгаа тийм ээ? Чи өдөр бүр намайг дагааж байсан уу? Яагаад би анзаарсан? Энэ дуудуулж ирсэн миний ах удаач гэсэн. Би энд амьдардаг байсан дэлхийд үүнтэй төстэй тоглоом байсан. Тоглоом жүжиг шиг юм уу? Сонирхолтой байл юм. Зөвхөн чиний гадна төрөх биш. Чи минийхээс өөр дэлхийх гэдэг нь хэлдэг байна. Нийлээд харанхуй болчихсон байна. Та зөв хэллээ. Аль хэдийн 3 дахь өдөр нь болчихжээ. Танай дэлхий сар тус тийм том уу? Бодож харахад л сар их томыг анзаараагүй юм байна. Үгүй ээ. Эндхийн сар илүү том. Манай дэлхийн сар түүнээс жижиг. Дахин хэлгээд тэр тоглоомын тухай дахиад илүү дэлгэрэнгүй ярьж өгч болох уу? Энд чинь хануулахад тохиромжгүй газар байна шүү дээ. За ярихаар удаан өглөг болох нь тэгэхээр бид өөр газар руу шилжээд. Гэхдээ та намайг алахгүй гэж яаж итгэх юм? Та мэддэгчлээ. Ямар ч докторгүй дууж юмээ гаргаж болохгүй. Өөрөөр хэлбэл хэрвээ чи бай болж өхмээргүй л байвал эндээс соёлоо холцсон нь дээр. Энэ мөч хүртэл би ч энэ учрлыг надад ямар үр дүн авчрахыг мэдэхгүй байсан. Өөхөө хийсвэр орчинд хүүхэлтэйгээр тоглож байгаа юу? Танай амьдралын ертөнц үнэхээр л бурхны ертөнц шиг юм. Яаж хэлэх вэ? Соёл иргэншил нь баг зэрэг илүү дэвшсэн газар л та. Бодвол соёл иргэншил дэвшил тийм үү? Тэгээд энэ тоглоомд ингэж хурдан дассан байна. Энэ үг намайг ер нь хэзээс ажиглаж байсан юм бол. Би ихнээсээ л чамтай адилхан газар буусан. Би зүгээр л энд өдрийн уусаад 100 хоног өнгөрөөж цэнгийг агараар амьсгалах санаатай байсан. Харин чи ийм яаран зөвхөрсөн маягтай хөдөлж байсан болохоор
Таны зам минь хөдлөөд. Чамтай ярьсан маань гагцгүй гинэт тоглоом ягаад ямар зорилгоор татагтаа орчих вэ гэдэгт сонир учрахсандаа л болохоос чамд хор үрэх ямар ч санаа надад байхгүй. Тиймээс сэрэмжлэх хэрэггүй. Намайг ч бас гинэтийн татаад явсныг шалтгааныг би мэдэхгүй. Танай эрдэнэ зүүнтэй төстэй тоглоом бий гэж чи хэлээгүй хэлв. Тэр бол үгүй шууд утгаараа зүгээр л тоглоом. Тэр өгдөггүй. Авч бол ердөө л тоглоом. Иймэрхүү байдлаар өөр орон зай ертөнцөөс хүмүүсийг албатай авчирч чаддаг тэрс дээд оршихуунуудын зорилго гэвэл мэдх юм ямар ч юм арга. Тийм үү? Ойлголоо. Гэхдээ энэ тоглоом хэн нэгэнд асар том боломж болох нь гарцаагүй. Боломж гэж. Та магадгүй мэдэж байгаа байх. Энэ тоглоомд өгөх нь чихэндээ өгөж байна л гэсэн үг бол биш. Энэ зөвхөн арга хэмжээ дуусны дараа өөрийн байрлалын дагуу шагналаа. Тэр шагналууд нь бидний эндээс олсон зүйлс байх болов уу гэж би бодож байна. Та өмсөж байгаа зүйлээ хэлээд байна. Эдгээрээс гадна тэд тоглоом дотор сурах боломжтой ханжуудаа мөрийн буюу тулааны урлаг эсвэл шидэгч бас шагналтанд тооцож болох юм. За одоохондоо ямар ч зүйл тодорхой биш. Шид үнэхээр сонирхолтой. Гэхдээ тэр нь үнэхээр боломж гэж үү? Эсвэг хүн түнгүүхэрч болно биз. Харин амьдрал нь хүнд хэцүү хүнд бол ийм чадварууд амьдралыг өөрчилж чадна. Тийм ихшүүж үү? Миний амьдралын тухай гэж яаж бодов? Тэнийг харахтаа л та гайхалтай тулааны урлагийн мастер гэдэг нь хэлт байна. Танай ертөнцид чи хүмүүсийн их итгэлийг олж олон хүнтэй чамайг биширдэг байх. Наад чи хэрэгцээгүй нэг зөвлөшгүй шүү. Тийм болохоор л таны тухайд бас харин ахтаа нараас ялгаатайгаар өдөр бүрийн нэг өнгөрдөг хүмүүс энд боломж болж мэднэ гэж хэлж байна. Хөгжилтэй л юм. Чиний хэлж байгаа нь их л хөгжилтэй юм да. Та яаж ингэж инээж чадж байна? Бодохны жишээ ганцаараа байхдаа хоосон агарыг ширтээд гараараа юм барьж байгаа юм шиг илж байсан. Тэр юу байсан бэ? Та газрын зургийг нэрч чадахгүй юм байна. Энэ тоглоом доторх хэрэгтэй миний ертөнцийн жирийн жижиг түүх. Тэгээд өвгөний ертөнцийн яаж ажилтгийг сонссоор байтал үүр цайх төгсчихсэн байлаа. Аль хэдийн үүрэнгээгээ болжээ. Энэ хөвшин хүн хэдэрхий олон юм ярьцглаа. Таны их цагийг авчих шиг боллоо. Уучлаарай. Үгүй дээ, тийм биш. Үнэн дээр энэ хүнтэй хамт явах нь амьд үлдэх хамгийн найдвартай арга. Таны ачаараа таны ертөнцийн талаар ихийг сонсож би ч бас их таашааллаа. Ахмадгүй. Танаас энэ тоглоомны талаар ч бас их сурлаа. Тиймээс би яаж нэгээр тос буцааж чадах вэ дээ? Тэгвэл тохиолдлоор таны тулааны урлагийг надад заах арга байдгүй. Би энэ тоглоомод эцэс хүртэл амьд үлдхийг хүсэж байна. Тэгхийн тулд надад тусламж хэрэгтэй. Арга зам огт байхгүй дээ л биш. Гэхдээ чи гарцаагүй үхэлд бэлэн байх ёстой. Гарцаагүй үхэл. Тийм ээ, үхэл. Би түүнийг хэлсэн. Тэгвэл чи зөвшөрч байна уу? Энэхүү бичлэгийг хийхэд тусалсан цагаан зурагт баярлалаа. Хэрвээ та монгол хэл дээр манга унших бас аудио манга сонсохыг хүсвэл цагаан зургийг тохирно. Мөн нэгдүгээр нэмэх ууршил явж байгаа дээрээс нь цагаан зураг нь 20% купоныг ашиглавал хямдралтай. Тиймээс боломж байхад аккаунтад сэнэгдэл дуртай мангагаа эхлүүлээрэй guys. Цагаан зураг нь нэг дөрвөш, нэг дор сонс. Энэ бол үхэл. Тэгэхээр чи зүгээр байх болов та. Хачин жигтэй аргаар агуу байдалд хүрэх гэж оролдох нь. Хивийн лазер хүн цэнэр ирдэг. Чи билнэ үү? Гэхдээ үгүй. Энд хүмүүс өгдөггүй шүү дээ. Чи сануулсан. Үнэхээр тийм юм байна. Тэгвэл тэр арга боломжтой байж магадгүй. Би хэрхий илүү хүчрэх болж чадах. Оролдож үзэхэд үндэслэлтэй. Би яах ёстой вэ? Эхлээд дотоод хүчнийхээ хэмжээг хэр их хурангуулсныг чинь харъя. Итгэшгүй юм. Чиний дотоод хүч. Миний гэрээ нохоо хүртэл үүнээс ихтэй. Миний ертөнцид тийм зүйл байдаггүй шүү дээ. Огтгоч тулааны урлаг гэр хөрөглөл нь дотоод хүчний юм гэсэн байхгүй. Хөлөө завил сууж бай. Одооноос эхлээд чи үхэл шиг өвдөлтөй нүгэр тулна. Гэхдээ нэг хуруугаач хөдөлгөж болохгүй шүү. Үл би яах ёстой. Яагаад ч болохгүй. Чи тэсэж чадахгүй бол зүгээр л ингэж л өхөн. Бүх мэдрэхүй хурцл. Арсыг минь шүргэн үлээх салхи хурц ирмэд санагдаж байна. Амьсгалах нь хайлсан лав залгих шиг л байна. Би өөх гэж байна. Одоо дууслаа. Хэрвээ чи үүнийг твцсэн бол чиний бие төрөлхийн сул биш гэсэн үг. Би чиний биетийн цэгийн урсгалыг өөрчилсөн. Тиймээс одоо өөр болсон. Одоо юу болох вэ?
Чи яралтаагаар илүү хурдан хүчтэй болохыг хүссэн гэж хэлсэн биз дээ. Тэгсэн. Сүнснээсээ багах хэсэг чамд шингээсэн. Тэгээд тэнд шингээлтийн хаалга үүсгэсэн. Хүмүүс дэлхийн цэгийг агаараар ямсгалж шингээхээр зохиогдсон. Гэхдээ одоо чи амьсгалаас давж тусгай энерги шингээх өөр нэг хаалгатай болсон. Тэгвэл юу өөрчлөгдөх? Хүн бие оюун ухаан сүнс хийсэн гурваас бүтэн. Тэдгээрийг холбож байдаг юм нь амьд энерги. Тэгвэл хүн өхөл амьд энерги нь юу болдгийг мэддэггүй. За зүгээр л алга болдоггүй бил. Бороо. Тэр алга болдоггүй. Дүрмтэй болон тарахдаг. Тархсан хий ам байгаль шингэж амьдралын мөчлөгийг үргэлжлүүлдэг. Ингивч зарим нь орлолын мөчлөгийг дэмийцүүлгэж үздэг байв. Тэд бусдын хий амийг өөртөө шингээхийн тулд аллах хийхээс боцдгүй байсан. Харин өөр хүний хий амаар дүүргэсэн бие туйлын докторгүй болдог. Эцэст нь тэдний арга барилыг тэнцвэр алдагдаж дотоод үчи алдах эсвэл үхэлд хүргэсэн. Би ч төгсөн арга бол тархсан хий амийг шингээж дотоод үчээ босгох боломж олгодог. Би ч үнэхээр өгчөж болох байсан байж тийм үү? Гэхдээ чи өөр. Тэдэн шиг судсаа мөсгөж хаалга нэгээгүй. Харин чинийхээ сүнсээр нэгц. Тэгээд чи анхнаасаа дотоод хүчгүй байсан болохоор Шингисийн нэрийг чинь хоосон биетэй зохицуулахын тулд Меридонодыг чинь тохируулсан. Төв нутгийн хориотой арга техникийг би чамд яагаад өгснэг одоо ойлгож байна уу? Энэ тоглоомд орсноос болоод. Зөв, чи их хурц ухаантай юм. Би үнийг өчигдөр анзаарсан. Оролцогчид нас барсан газар амбих хүчний үлдэгдэл тогтож байсан. Энэ техникийн том асуудал нь жинхэнэ эзэмсэгч нь босод хүнийг кегэл олж авах юм. Асуудал биш. Хэрвээ чи амьд үлдэхийн тулд босод оролцогчдыг устгах чадвал хэдэн хоногийн дараа чи нэлээд өндөр түвшинд хүрсэн байх бол. Тэгвэл эндээс салцгаая да хүмүүс. Дахиад уулзна гэж найдаж байна. Түр хүлээн үү? Та их ач тус өргөлөөг үнэ тусалсанд баярлалаа. Миний нэр Жанк Дочон. Бүгд намайг 50 өмөх гэж дууддаг. Чамд өгсөн минь хязгааргүй дотоод хүчний арга гэж нэрлэгддэг техник юм. Баярлалаа. Би энэ чи хэзээж мартахгүй. Мартаж болохгүй шүү. Бас сүнслэг хуримтлалыг амьдралынхаа нэг хэсэг болох. Энергийн голомттой төвлөрч дотоод хүчээ зузаатаа бол хаажмаар улам хүчтэй болно. Чи үүнийг газрын зураг гэж дуудсан тийм үү? Их эвтээх юм. Боломж гарвал дахин олцъя да. Тийм ээ. Тэрхүү тохирохоор тэрнүүдэд ерөнхий зурл алга болчихсон. Хэрвээ би энэ аргыг бүрэн ашиглаж чадвал илүү хөнгө амархан хөдөлж чадах байх. Одоохондоо төвлөгөөгөө дагаад хориотой бүсийн зах руу шилжээд газрын зураг бодож байснаас том юм. Эсвэл хинч гэртээ байхгүй. Эсвэл хинч ямар ч юм мэдэхгүй. Өнөө шин тэрхий газар минийх. Ийм хол явж ирсний төлөө ердөл энийг авах гэж юу? Бодож үзэхэд өчигдөр шин ахлагчтай яриад огт унтаагүй юм байна. Одоо жах унтсан дээр. Тоглоом эхэлснээс 5 дахь өдөр. Энэ архигдсан байшин шиг харагдахгүй байна. Зүтгэр нар хэдий өндөрт гарчихсан. Би хитрхи унтчихлаа. Өөх эцэст нь жаахан амрах боломж гарлаа. Болцохор нууш. Нууц зэвсэг ашиглаж байна гэж юу? Би ямар сайхан зүүдэлж байлаа да. Одоо бүр баллаад хайчихлаа. Хайрлаад үлдээгээстэй. Би юу чи? Миний байгаа бүхнийг аваарай. Хэлсэн бүхнийг чинь зүгээр л намайг амьд үлдээж. Би ч үс адилхан. Үхэж болох.